Бизнесийг системгүй удирдах нь нөөцийг үр ашиггүй зарцуулахад хүргэдэг. Тиймээс та байгууллагын үйл ажиллагаандаа OKR системийг нэвтрүүлээрэй. Та өөрийн байгууллагада OKR систем нэвтрүүлснээр байгууллагын зорилго тодорхой болж бүх газар хэлтэст нэг чиглэл төвлөрч ажиллах нөхцөл бүрэлддэг. Төлөвлөгөө тань цаасан дээр үлдэхгүй бодит гүйцэтгэлтэй холбогдож хэрэгжил болж хувирдаг. Гүйцэтгэлээ зөв хэмждэг болохоос гадна таамгаар биш бодит үр дүн дээр суурилсан шийдвэр гаргадаг болно. Баг хоорондын уялдаа сайжирч, салангад биш нэг зорилгын төлөө хамтран ажиллана. Байгууллагын хариуцлага нэмэгдэж, хүн бүр өөрийн ажлын үр дүнг ойлгож ажиллах нөхцөл бүрэлддэг. Шаардлагагүй олон ажлыг хойш тавьж, хамгийн чухал зорилгот төвлөрч ажиллах нөхцөл бий болдог. Шийдвэр гаргалт, хэрэгжилт илүү шуурхай болдог. Санамсаргүй биш, удирдлагатай өсөлтийг бий болгоно. Инновац нэмэгдэж, шин санаа туршиж, хурдан суралцдаг соёл бий болно. Ил тод байдал нэмэгдэж, хэн юу хийж байгаа нь ойлгомжтой болдог. Байгууллагын гүйцэтгэл илүү уялдаатай, илүү үр дүнтэй, илүү өрсөлдөх чадвартай болдог. OKR бол зүгээр нэг зорилго бичих арга биш. Энэ бол таны бизнесийг дараагийн түвшинд гаргах систем. Та байгууллага дараагийн шатанд гаргаж, өсөлтийг санамсаргүй биш, системтэй удирдахыг хүсэж байвал OKR-ыг зөв ойлгож, зөв хэрэгжүүлэх шийдвэрийг яг одоо гаргаарай. Монголын өнөөгийн бизнесийн орчинд гүйцэтгэлийн удирдлагын систем зайлшгүй шаардлагатай болсон. Тиймээс дэлхийн жишг OKR систем Монгол улсад хэрэгжиж эхэллээ. Та сургалтанд бүртгүүлж судлаа баталгаажуулаарай.